Сайн байцгаана уу? Бүгдэнд өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгийг та нар гачгаас харж байгаах Ховд аймагт дадлага хийсэн 5 дугаар курсынхаа зуны тухай та нартайгаа хуваалцах чинь. Хамгийн түрүүнд бичлэгийн агуулга маань өөрөө юу бэлтгэх ёстой вэ? Бас дадлагын хавцад юунээр анхаарах вэ гэдэг юм хоёр зүйл рүү төвлөрч ярина. Хамгийн ихэнд бэлтгэх зүйлсэд халаад орноо. Аль сургуулийн бэ? Зөндөө олон сургуулийн хүүхдүүд ингээ ирсэн байдаг учраас ингэрийн тэмдэгтэй бай. Логотой бай гэдгээ мартаж болохгүй шүү. За тэгээ месийн хувцас мэдээж хэрэгтэй. Тэгээ месийн хувцас болвол 2 ээлжийг сонгороо гэж бол хэлмээрээ. Яагаад гэвэл гарч байгаа тасгууд айгүй өөр байгаа. Тэгэхээр тэр болгон дээр чинь яг ариун аль нь ариун байх ёстой вэ? Халдвар хамгаалтын дэглэм хаанаа алдагддаг вэ гэдэг бид нар айгүй сайн анхаарч ажиллах ёстой учраас 2 месийн хувцастай байвал зүгээр шүү. За 2 ширхэг гуталтай месийн гутал эсвэл эмнэлгийн гутал гэдэг шүү дээ. Тийм 2 ширхэг гуталтайгаараа нэг нь болохоор эмнэлэг хооронд гарч одоо шинжилгээ зөвөрлөх ч юм уу бусад эмнэлгийн тасгуудын дунд ямар нэгэн зүйл зөөвөрлөх бичиг баримт аваач өгч юм уу тийм их асуудал гарах юм бол тэр гутлаа өмсөд гардаг. Эмнэлэг дотроо яг цэвэрхэн гутлаа өмсдөг тийм 2 гуталтай байвал их зүгээр байдаг. За мэдээж чагнуур даралтын аппарат заавал авнаа. Тэгээд хэрэв боломжтой бол би хүмүүсийг пульс оксиметртэй байгаараа гэж хэлмээр байна. Тэгээд ер нь л ахлах курстэй орж байгаа бол пульс оксиметртэй байж ивэл их зүгээр юм байна гэж бодсон. За халууны шилж гэсэн яг цагаад болохоор зарим нь үнэн зан, зарим нь худлаа зан, зарим нь дуурахгүй ч юм уу тийм асуудлууд их гардаг. Тийм учраас өөрийн гэсэн бас нэг халууны шилтэй явж ивэл зүгээр юм болов уу гэж бодоод хийсэн байна. За мэдээж эмнэлзийн дадлага гэдэг утгаараа бид нэр өвчтөнтэй харьцан өөрчлөлөгчд үзлэг хийн. Тийм учраас би та нарт гар хариуцлагчтай байгаараа заавал гэдгийг бас хэлмээр байна. Оюутан болгон ер нь бол нэг юм халаасны жижиг дэвтэртэй бас балтаа байгаас бүх юмыг баримттай, бичиг баримттай 9 цагаа бичлээ, он сараа бичлээ. За ямар зүйлсүүдийг хийсэн бэ гэдгээ нэгт нэгэнгөө дэвтэр дээрээ бичээд явж явах ёстой. За тэгээд мэдээж малгай, эмнэлгийн малгай яагаад бид нар өмсөх ёстой гэдэг вэ гэхээр өөрөө маш их одоо халдвар тээх боломжтой. За тэгээд өдөрт ер нь бол нэг 2-оос 3 ч юм уу масктай цүнхлээд явчихж байгаараа масктай айлуулах ажиллагааг хичээгээрэй гэж хэлмээр байна. За усны сав. Дадлага оюутнууд бол их хөвчлэн нөгөө хийж байгаа юмдаа төвлөрөөд бас өөрийгөө хайчих гад байдаг. Хоёр тишээгүйгээл те зөндөө хийх юмдаа байдаг учраас хийх юмдаа түүрсэд өөрийгөө мартчихад идэм болов гэж би анзаардаг. Тэгэхээр өөрөө халбаг аяхтайгаа усны савтайгаа явж байгаараа. За одоо яг өөрийн бэлдэх зүйлсээс бие бэлдэх таал дээр хумсаа аваад очих хэрэгтэй шүү. Яг л бид нар бодит төслөг хийн маш олон ариун зүйлстэй ажиллана, хүүхдийн тасаг дээр гарч болно те халдварыг зөвөрлөх боломжтой. Нэм бактериар бохирлогддог зүйл хүний гар шүү дээ. Тийм учраас хумсаа аваарай гэж хэлмээр энэ хумсны айлуулах будаггүй байхыг хичээгээрэй. Би бол одоо амралт дууссан гэж бодсон байгаа болохоос биш ер нь хумсны будаггүй байх зүгээр гэж бодож байна. Тэгвэл өвчин, шансан, зовсон тийм хүмүүс төр бид нар очиж байгаа болохоос ш баярлж байгаа, баяр зингэн дээр очиж байгаа зүйл биш үү дээ тий. Тэгэхээр тэн дээр анхаараарай гэж хэлмээр байна. За тэгээд үнэртэй бас ер нь айлуулах баг төрхээрээ дадлагынхаа явцад яагаад гэвэл ямар ч хүчтэй хүн байж болно, ямар ч мэдрэмжийг мэдэрчээж болно. Тэгэхээр тэр үедээ хурц үнэр гэдэг бол хүнд яг өвдсөн байгаа үед айгүй тээртэй төвхтэй санагддаг зүйлсүүдийн нэг. Тэгэхээр харилцаа талаас нь маш их анзаарах ёстой зүйлүүдийг би хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр богц ажиллаж болохгүй шүү гэдгийг хэлмээр байгаа зүйл нэ. Яг өдийн цайн дээрээ чөлөө цагаараа бол болно шүү дээ. Гэхдээ хүнтэй харьцаж байгаа үедээ бол богц ажиллахгүй, дадлагынхаа үеэр айлуулах тийм зүйлсүүдийг алдаануудыг бити гаргаараа гэж хэлмээр байна. Бид нар яг анх дадлага хийх гээд эмнэлэг дээрээ очиод уулзсан чинь шинжилгээ бүрдүүлэх ёстой гэж хэлсэн. За тэрний ямар шинжилгээ байсан бэ гэхлээр элэгний Б болон С вирусын шинжилгээ, тэгээд эмерсан, тэгээд сүргээ, бэлгийн замаар дамжих халдварууд гэсэн юм өгөх ёстой шинжилгээнүүд байдаг юм байна. Эмнэлгийн нөхцөл дадлагт гарч аваад бид нар өөрсдөө эрүүл мэндээрээ хохирж болохгүй. Эсвэл өөрсдөө хэн нэгнийг эрүүл мэндээр нь хохироож болохгүй. Тэгэхээр энэ шинжилгээнүүдийг өгнө гэдэг нь өөрөө айгүй зөв зүйл юм билэ. За гэртээ очоод эмнэлгийнхаа хувцсыг эмнэлэгт ашигласан бүх зүйлээ гэртээ ил бити задгаа тавиарай. Гэрийнхээ хувцастай хамт бити угаагаарай гэсэн ийм зүйлүүдийг хэлжсэн. Тэгэхээр энийг ч гэсэн өөрсдийнхөө эрүүл мэндийг, гэр бүлийнхаа эрүүл мэндийг бодох үүднээс бас бодоод авах хэрэгтэй шүү. За ингээд ерөнхийдөө бэлдэх зүйлсүүд нь болж байна.
Өөртөө ч гэсэн та нар хувийн бэлтгэлээ надаар хэлүүлдэггүй хангаад явчих учраас зүгээр зайлшгүй шаардлагатай анхаараарай гэсэн зүйлсүүдийг л бид дурдсан байгаа шүү. Дараагийн хэсэгт хэдүүлээ орцгоё. Дараагийн хэсэгт болохоор дадлагын туршид юуг анхаарах вэ? Ямар алдаа гаргаж болох вэ гэдэг тухай. За, эмнэлгийн байгууллагт ажиллаад эмнэлгийн үйл ажиллагаанд оролцоод явна гэдэг бол тоглоом биш ээ. Бид нэр заавал ямар нэгэн тушаалын дагуу, удирдамжийн дагуу, дүрм журмын дагуу ажиллах ёстой. Яг гэвэл маш их хариуцлага дагаж явдаг. Дээрээс нь бид нэр эмнэлэг хийхгүй байгаа хүмүүс те. Тэгэхээр хариуцлага маш чанга яригдах зүйл учраас би та нарыг эртнээс хийх байгаа юмнуудаа, дүрм журмуудаа эргүүлж нэг хараараа. Дадлагт гарч байгаа эмнэлэгчин яг ямар дотоод журамтай, ямар дүрмтэй гэдгийг сургалтын албанаасаа, магадгүй тасгийн эрхлэгчээс нь хариуцж байгаа ямар нэгэн хүнээс маш сайн тодруулж асууж иж орой гэж хэлмээр байна. Сайдын тушаалуудыг ерөнхийдөө гар утсан дээрээ татаад авбал их зүгээр юм байна гэдгийг би сая энэ дадлагаараа илүү сайн ойлгож авлаа. Байнга тушаалуудтай харьцдаг юм байна эмчнэр. Тэгээд өвчтөн үзээд ирлээ, үзлэгээ хийлээ. Одоо оншоо хэлээрээ. Оншийн хэлбэрчлэлтэй тавиараа гэхэд яг л удирдамжийн дагуу англи хэл те. За тэгээд явц эмнэлзэн үе шат. За тэгээд тэр болгоныгоо ингээд тавьдаг учраас зөнгөлн тохиолдох өвчнүүдээрээ удирдамжаас хаан татаад авчвал танаас хэрэгтэй юм биш үү гэдгийг би бол хэлмээр байна. За тэгээд биднэрт дадлагт гарахын тулд сургуулиас угаасаа юм удирдамж гаргаж өгдөг штеп. Ийм зүйлсүүдийг та нар хийн шүү гэд. За тэн дээр гардуу үйлдэлүүд их байгаа тий. Хийх ёстой гардуу үйлдэлүүд их байгаа. Тэр гардуу үйлдэлүүдээ сайхан жирэлгэж бичиж яагаад за би яг өнөөдөр энийг сурна, өнөөдөр энийг хармаар байна гэд одоо чамтай хамт өнөөдөр гарч байгаа эмчтэй ч юм уу тий. За би энийг л эмч өнөөдөр сурмаар байгаа шүү. Та надад нэг ингэж зааж өгнө ботцсон байгаараа тий. Тим одоо мис ажилбар хийх гэж байгаа болвол намайг эмчээ дуудаад оролцуулаад харуулад өгөөрөө ч юм уу. Тэгэж өөрийнхөө төлөө хүн өөрөө явахгүй болвол өөр хинч чиний төлөө явахгүй шүү гэдгийг бас хэлмээр байна. Бид нэр ямар ч насны өвчтөн, ямар ч насны үйлчлүүлэгчтэй харьцаж болно тий. Тэгэхээр тэр болгонтой хим хэмжээ тогтоож харьцах хэрэгтэй. Хэдийгээр та оюутан ч гэлээ та бол анагаахын оюутан. Тодорхой хэмжээгээр байр суурьтай, тодорхой хэмжээгээр эмнэлэгт үйл ажиллагаагаа явуулах байгаа, үйл ажиллагаанд нь оролцож байгаа боловсон хүчин. Тийм учраас хим хэмжээгээ аягүй зөв тогтоох ёстой. Сайн байна уу? Намайг тэр гэдэг би тэр сургууль сурдаг. Ингээд танд өнөөдөр би асуумж аваад бодит үзлэг хийхээр ингээд ирлээ. Та надтай нээлттэй харилцахыг хүсэж байна. Эсвэл та надад өгөх боломжтой юу тэгээд ингээд байх ёстой. Найзан дундаа ороод найзрахад хитрхээ тэгж дундаа орох болохгүй гэж би боддог. Яг үл энэ бол хим хэмжээтэй байх ёстой харилцаа, хим хэмжээтэй байх ёстой гэдгийг хэлмээр байна. За мөн үйлчлүүлэгчтэй харилцах харилцаанаас гадна эмчтэй харилцах харилцаа, цовлогчтойгоо, астрагчтайгаа харилцах харилцаа гэдэг айгүй чухал. Энэ эмч надад сайн байгаа, энэ цовлогч надад сайн харцдیں۔ Гэд чиний эгч чинь гэсэн үг биш. Чиний ээж чинь гэсэн үг биш. Тийм учраас тэнд заавал нэг цензур, заавал нэг жанжин шугам, заавал нэг хим хэмжээ байх л ёстой. Хүндэтгэл ёстой гэсэн үг. Тэгэхээр хэн нэгэнтэй дотнослоо гэд хим хэмжээг нь давж болохгүй гэдгийг та нарт аюул сайн хэлмээр байгаамаа. За амбулаторт байгаа үедээ өвчтний одоо түүхээ гаргаж ирнэ те, өвчтний карта үзүүл нэмжтэй шинжилгээнүүдээ харуулна те. Тэр үед нь эмч хүрээгүй байгаа үед та аль болох хөрөхгүй байхыг хичээгээрэй оюутнууд та бүхэн. Яагаад гэвэл өвчнөө төдийлөн таньж эмчээсээ өөр хүмүүст өөрийнхөө зүйлийг эхлэж үзүүлэх дургүй байдаг. Тэгэхээр эхлээд эмч хүрлээ, эмч танилцлаа, эмч чамаа үзээрэй гэвэл тэр үед нь харин үзэж болно гэсэн үг хана. Хамаагүй өвчтний эд үйлчлүүлсэд битгий хүрээрээ. За дараа нь өвчтөн танд үйлчлүүлэгч танд хүссэн хэмжээгээр чинь асуумж хариулаад те өвчнийхөө түүхийг хуваалцаад байхад тэрийг нь стори доо хийгээд ч юм уу одоо хувийн нууц мэдээллийг нь магадгүй нэр усыг гаргаагүй байсан ч хамаагүй. Ер нь бол өвчний түүхийг ил гаргана гэдэг, бусдаа хуваалцна гэдэг бас тиймж сайхан зүйл биш шүү дээ гэдгийг бол хэлмээр идэг байхгүй. Яагаад гэвэл манай онгойхон оюутнуудын гаргадаг ихэнх алдаанууд юу юм гэхээр ховор тохиолдол, ховор кейсүүд үзчихэд тэрийг магадгүй бусдаагаа хуваалцах хүсдэг юм уу, стори доо ч юм уу хийчдэг. Энэ бол хамгийн том алдаануудын нэг болтгоо гэсэн үг шүү. Тэгэхээр өвчний түүхийг чандлаж байгаараа ямар нэгэн зүйлийг ямар нэгэн гардуу үйлдэлийг хийх үедээ үргэлж зөвшөөрөл авч байгаараа. За би танд ийм гардуу үйлдэл хийх гэж байна. Би ийм зүйл хийх гэж байна.
болох уу? За хүлээн зөвшөөрч гин үү? Ийм үйлдэл хийснээрээ таны энийг шалгах гэж байгаамаа гэдгээ заавал асуужиж зөвшөөрөл авч иж бидний хүрээрээ зөвшөөрөл авч иж үйлдэл гүйцэтгээрэй гэдгийг нас сануулж хэлмээр байна. За тэгээ эмчлүүлэгчдүүд ер нь их сонирхолтой шүү дээ, хүн болгон хөөр. За миний хөө, миний охин тий надад нэг ийм асуудал өгд юм а, чи надад гой зөвлөгөө өгөөч энэ төр гэх тийм тохиолдлууд гардаг та. Тэгэнгүүт дур зоргоороо зөвлөгөө аавда ээждээ дүүдээ өгж байгаа шиг, найздаа өгж байгаа шиг тийм зөвлөгөө өгч болохгүй. Эмчийнхаа хяналтын дор айлуулах зөвлөгөө өгөхийг хичээгээрэй. Ядууд бид нар санаадаа санамсаргүй алдаа гаргана, өөрийнхөө зүг гэж бодож исэн юм а хэлцдэг. Магадгүй тэр нь буруудах тохиолдол бас гарч болно шүү дээ. Тэрээс би ер нь ийм л байр суурьтай байдаг л та. Буруу хийж ахаар, худлаа хийж ахаар зөв шууд сайхан асуучжээ. Эмчнараас өөрөөсөө одоо мэдлэгээр арай илүү хин нэгнээс асуучжээ. Бити санаа зов. Буруу хийгээд хариуцлагыг одоо үүрч яхаар худлаа хэлээд дараа нь балмагдаж зогсож яхаар зүгээр сайхан шууд шудрахыг би мэдэхгүй байна. Та надад тайлбарлаад өгч чи ийм мэдэхгүй байх та яа гэм аа дэ гэж хэлж болно. Яг тэгэл хэлээл өнгөрөн штэ. Мэдэхгүй л байгаа юм чинь би яах вэ тийм үстэй. Тэрийг хамгийн түрүүнд та нартаа зөвлөхийг хүссэн шүү. За дараа нь эмнэлгийн байгууллага гэдэг бол баяртай зүйл тохиолдно, жаргалтай зүйл тохиолдно, мэдээж гунигтай зүйл, хэцүү зүйл, хагацалж хөтлөн үүдсэн тийм зүйлүүд маш их гарч ирнэ тий. Тэр болгонд сэтгэл хөдлөлөө ил бити гаргаараа, сэтгэл хөдлөлөө илт бити байлгаараа гэдэг хэлмээр байгаа юм. Нэг одоо өвчтөн аншоо сонсоо сууж яхад ийм маш хэлчихэж байгаа мó ч юм уу тий, нүд мүдээ ингээл тий биеийн хилэмжээ айгу сонирн болгоод ирэхэд тэр өвчтөнд хүртэл амар хүн дээр тусдаг. Тэгэхээр үргэлж төв царайтай, үргэлж төв байх хэрэгтэй, төвийг сахих хэрэгтэй. Тэгэхээр илт түрэмгий, айсан, түгшсэн, сандарсан гэсэн ийм дөрүүд бити гаргаараа гэж та нартай хэлмээр байна. Үйлчлүүлэгчтэй ярьж байгаа нөхцөл ер нь дадлаг гэж байгаа үед уцаа бити ил гаргаараа, уцаа бити оролдоороо хамгийн одоо бүдүүлэг харагддаг зүйл бол тэр шүү. Хажууд нь хүмүүс ажиллаад хөдөлмөрлөөд ажиллаа хийгээ явж хат таад энэ уцаар оролдоод утасныхаа мэдээг шалгаад байж гин гэдэг бол байж болохгүй зүйл гэдгийг би бас давхар хэлмээр байна. За нэр бас айгүй инээд нэг алдаа оюутнуудын дунд гардаг алдаа эдий. Оюутнууд их хвчлэн ганцаараа биш 2-3-аараа дадлаг гэдэг штэ. Тэгээ 2-3-аараа дадлаг хийж агаад хоорондоо шивнэж амар яриад идэг. Шивнэж ярих гад идэг. Тэр нь нөө хүмүүс чинь шивнээ яриа чихэнд халтай гэж сонсогдоод идэг. Тэгэнгүүт юу ярьж байгаа юм бол миний өвчнөд ямар нэг асуудал байгаа юм болов би яац юм бол гэд хүн чинь бас дотроо боддог, асуудаг, эргэлздэг. Тэгэхээр айл болох шивнэж бити яриараа хүний хажууд айлуулах бити ингэж strange feeling өгөх үйлдэлүүдийг бити гаргаараа гэж бас хэлмээр байна. Оюут ангаахаа оюутан болоод ингээд гэртээ ирсэн байгаа оюутнуудын хувьд тохиолддог бас нэг инээдтэй зүйл нь юм хэрэг хамаатнууд тусал хийгээд өгөөч, тариа хийгээд өгөөч. Тийм зүйлүүдийг аюух асуудаг, гуйдаг. Ангаахаа оюутнууд бид нар чинь иймэрхүү зүйлийг гэрийн одоо эмнэлгийн бос нөхцөл дур мэдэж хийсэн тохиолдолд суралцах эрхээ хүртэл асуулах юм эрсдэлтэй байд юм аа. Тийм учраас би энэ удаад чадахгүй нэ. Эмч болсон цагтаа тань зөндөө бол одоо чатгаараа туслая гэд ингээд хэлээд бас өнгөрж байгаа хичээгээрээ. Тэгэхгүй бол гарч ирж байгаа хүндрэлүүдийг хариуцах эзэн байхгүй чи суралцах эрхээ асуулаад магадгүй бүр ч илүү хүндрэлүүдийг өөрөө авч болох учраас аль болох бити тэгэрээ гэж хэлмээр байна. Ингээд нөгөө нэг өвчний түүх үзээд ингээд танилцаа явж байгаа шинжилгээнүүд дээр зургийн дарчмаар миний уншсан онолтой айгүйх ингээд адилхан санагдаж байгаа зүйлсүүд гарч ирдэг штеп. Тэрийгээ зургийн дарахж байгаа бол за би таны энэ өвчтөний шинжилгээний чинь зургийн дарж болох уу? За болно болохгүй гэд хариулт хэлнэ те. Болно гэх юм бол нэртэй хэсгийг ингээд цаасаар дараад юм уу гараараа даржаад зургийн дарж аваад за би ингээд нэрийгтэн дараад зургийг авлаа шүү гэдэг ингээд бас харилцууч хэлж байгаараа ийм зураг дарсан шүү гэд магадгүй харуулж бас болно. Тэнгүүд ингээд интернетэд миний одоо мэдээллийг тавьчул яах вэ юм уу тийм айц байж л дараа. Тэгэхээр тэр айц тэр эргэлзээг бити үлдээж яваарэ. Үргэлж дэрийг ингээд гаргалгаатай явуулж байгаараа гэж хэлмээр байна. За тэгээд үйлчлүүлэгчид эсвэл бас шинжилгээгээ үзүүлж байхдаа ингэдэг. Энэ шинжилгээний хариуг уншаад өгөөч. Энэ яатсан байна. Тэнгүүд мэдхгүй гэдэг хэцүү болчоод идэг. Бас хэлжэнгүүд буруудчих гад идэг тийм үе байдаг. Тэгэхээр би таныг юм хөргөн жижигэн дэвтэртэй гараа хэлмээр энэ өөрийн гарын миний л одоо надаас яаралтай одоо надад хэрэг болох мэдлгүүдийг багтаасан юм дэвтэртэй байгаараа гэж хэлмээр байна. Тэрийг би дараа нь дахиад нэг мэйл бичлэг болгож гаргаж ирнэ. Тэгээд эндээсээ хараад хичээ би энийг сайн санахгүй байна. Энийг би тань бүр батлаад дэвтрээс хараад үгүй. Энд ийм юм байна шүү. Таны шинжилгээн дээр ингэж дүгнэгдэж байсан биш үү гэдгийг нь тайлбарлаад өгөх юм бол итгүй худлаа гэж цэцэрхэж хэлжсэн дорвол ер нь бол цах үннээлээд
Тэгээд хараад өгвөл өвчтөнд үйлчлүүлэгчид илүү сайхан сэтгэл төрдөг учраас эндээс битгий санаа зовоорой. За ингээд ерөнхийдөө бол дуусж байна. Тэгээд ямар ч нөхцөл байдлыг харж болно, ямар ч зүйлтэй тулгарч болно. Тийм учраас сэтгэлийн бэлтгэлтэй гараа, сэтгэлээ гоё чанд байлгаараа, төв байлгаараа, сайхан зүйл тохиолдлоо гэд амар баярлаж хөрөөд эсвэл муухай зүйл тохиолдлоо, хэцүү зүйл тохиолдлоо гэд гунж бутраад байдаг мэрэгжил бол энэ биш юм байна шүү. Айгу сэтгэлээж тайван өөрийнхөө ер нь биеийг ч айгүй тайван бас эрүүл байлгах хэвээр ийм мэрэгжлийг бид нар сонгож орж иж суралцж байгаа юм биш үү гэдгийг хэлмээр байна. Нэгэнт л чи бүр амьдралынхаа нэг хийхин хэсгийг цаг хугацааг те бүх зүйлийг ингэж зориулж дадлага хийж байгаа учраас битгий оромдож игээрээ, битгий орон цоглож игээрээ хийсэн шиг сайхан хийгээд алж авах хэвээр мэдлгүүдээ хоримтлуулж аваад суралцахын төлөө, мэдхийн төлөө, чадахын төлөө үргэлж хичээж яваарай гэж хэлмээр байна. Мэдхийн төлөө, сурахын төлөө явж байгаа хүн нэг алдаад идэггүй юм шиг надад санагддаг. За тийм ээ. Тэгээд намайг дадлага хийх хугацаанд тусалж дэмжиж асууж бас дээрээс нь онлыг ярилцаж практик болон онлын зөрөөг тайлбарлаж өгдөг гэсэн эмчнэртээ маш их баярлалаа гэж хэлмээрээ. За тэгээ би Ховд аймгийн Бүсийн онцлогын эмчилгээний төвийн доторын тасаг, хүүхдийн тасаг, гэмтэл согоог судлал нийслэлийн тасаг, тэгээд их байрхан эмэгтэйчүүд төрхийн төрх тасаг дээр ингээд 4 тасаг дээр гарч ажилласан. Нутагтаа хийсэн энэ жилийн 5 дугаар курсын дадлага их мартагдчихгүй сайхан байлаа. Тэгээд илүү чадварлаг бас илүү боловсралтай мэрэгсэн эмч болоод нутаг орондоо ирээд хувь нэмрээ оруулна гэдэгтэй хэлтэй байна. За тэгээд та нар маань аливаа хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандаад чин сэтгэлээсээ байгаарай гэж хэлмээр байна. Баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.